Зэмэрэ. За хятадд годомжинд унсан гэмцэн хүнд шууд очиж тусалдаггүй юм байна. Энэ нь хүмүүс хүйтэн сэтгэлтэйдээ биш харин 2006 онд Нанжин хотод гарсан хэрэгээс болжээ. Тухайн үед нэг залуу унаж бэртсэн өндөр настай эмэгтэйд тусалж эмнэлэгт хүргэж өгсөн байна. Гэтэл нөгөө өндөр настай эмэгтэй энэ залуу намайг түлхэж унагсан гэж гүтгээд шууд шүүхэд өгсөн юм байна. Хамгийн хачирхалтай нь шүүхээс нотлох баримт байхгүй байхад тэр залууг эмчилгээний зардлын 40%-ийг төлөх шийдвэр гаргажээ. Шүүхийн гаргасан тайлбар нь бүрч итгэмээргүй. Хэрвээ хүн өөрөө гин буруутай гэж бодоогүй л бол хинч танихгүй хүнд ингэж туслахгүй гэж үзсэн юм байна. Энэхүү шүүхийн утгагүй буруу шийдвэрээс хойш хятад даяар хүмүүс бусдад туслагаас маш ихээр татгалздаг болжээ. Хэрвээ хүнд туславал эргээд хэрэгт орж төлбөр мөнгөний асуудал үүсэх эрсдэлтэй гэсэн айдас нийгэмд бүрэн суужээ. Үүний дараач үүнтэй төстэй олон хэрэгүүд гарсан нь хүмүүсийн энэ айцыг улам баттгсан юм байна. Тийм учраас одоо хүмүүс ямар нэгэн хуулийн эрсдлээс өөрсдийгөө хамгаалахын тулд танихгүй хэн нэгэнд туслахын оронд зүгээр л уцаараа баримтжуулаад бичлэг хийгээд зогсдог болцоожээ. 不敢读现在。是。那我能来和你吗？我得这里孩子。